Амьдралын жишээ. Шин нэгдэл. Энэ бол саарл чоннууд болон улаан үнэгнүүд бүлгийнхний хооронд хайрын харилцаа үүссэн өмнөх түүхийн үргэлжлэл юм. Чоны ахлагч Мельвинийг гүүрнээс унахад үнэгнүүд аварсан. Ийм л учраас тэд одоо дайснууд биш, найзууд болсон. Агуй аралд хамтдаа байх үедээ Мельвин надад үзүүлсэн энерлийн хариуд би бусдад туслахыг хүсэж байна гэх мэдэгдэл хийлээ. Мельвин улаан үнэгнүүдийг саарл чоннуудын төвд урилаа. Мельвин өнгөрсөн хоногудад би маш их зүйл сурлаа. Саарл чоннууд болон улаан үнэгнүүд хамтдаа амар тайван амьдарч сайхан харилцааг тогтоож байна. Бид үүнээс илүү ямар сайн зүйлс хийж чадах вэ? Хаан тулсын бусад амьтдад хайр инэрлийг хэрхэн харуулах вэ хэмээн уулзалтыг эхлүүллээ. Гэтэл Жижи үнэг надад нэг санаа байна Мельвин. Би энэ талаар удаан бодсон. Тусламж хэрэгтэй байгаа өнчин амьтдын талаар би мэднэ. Тэнд асар чаламжлах амьтангүй үлдсэн олон ялхас байгаа. Тэдэнд туслах хэрэгтэй гэж та нар бодож байна уу? Гэлээ. Хоо зүйтэй санал байна. Бүгдээрээ энэ асуудлыг авч хэлэлцгээе гэж Мельвин хэллээ. Мельвин босч Жижи үнэгний өнчин амьтдад туслая гэсэн санааг дэмжиж байгаа нь гараа өргөнө. Уулзалтад ирсэн бүх амьтад санал нэгтэйгээр гараа өргөлөө. Үнэг чонын бүлгийнхэн өнчин амьтдад тусалж эхэлжээ. Эхний өдөр нь тэд өнчин амьтадтай анх ярилцсан тусламж үзүүлсэн юм. Муур болон нохойнууд маш их баярлаж байлаа. Урд өмнө хинч тэдэнд ийм их хайр халамж тавьж байгаагүй. Саарл чоннууд болон улаан үнэгнүүд бусдыг хайрласныхаа төлөө Бурхны ивэлийг авч сайн зүйлс хийснээр шагнагдаг гэдгийг тэд олж мэдлээ. Тэдний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байна. Жижи үнэг бяцхан хөөрхөн муужгаа тэврээд инээж байна. Тэр тусламжийн багт багтаж өнчин амьтдад үйлчилж байгаадаа баяртай байна. Жижи чоннууд болон дотны нөхөд үнэгнүүд бид илүү ихийг хийж чаднаа. Бүгдээрээ энэ хөөрхөн бяцхан амьтдад жинхэнэ хайрыг харуулцгаая. Бидний ойлгосон зүйлсийг тэд ч бас ойлгох ёстой гэж хэлжгээд өнчрөснийг халамжлах тусгай зөвшөөрлийг асуулаа. Бид бяцхан зулзгнуудад сонирхолтой зүйл үзүүлэх гэсэн юм. Мельвин та зөвшөөрвөл бид Бямгарагт тэднийг авч явмаар байна. Төлөвлөсөн зүйл нь амжилттай боллоо. Жижи үнэг өнчин амьтдыг агуй аралд авчирлаа. Улаан үнэгнүүд болон саарл чоннуудын хувьд бяцхан амьтдад жинхэнэ хөгжилтэй зүйлийг үзүүлэх боломж агуй арал дээр байсан юм. Бяцхан өнчин амьтад хайр, баяр багтлаар дүүрэн тун гайхалтай цаг мөч байлаа. Улаан үнэгнүүд болон саарл чоннуудын хийсэн сайн үйлсийн талаар хаан арслан сонсжээ. Хаан түшмэдийнхээ хамт агуй аралд онцгой айлчлал хийлээ. Хаан агуй арал дээр ийм сайхан ажил зохион байгуулж байгаад би бахархаж байна. Улаан үнэгнүүд болон саарл чоннууд бусдад анхаарал халамж тавьжээ. Энэ бол хайр энерли юм. Амьтны хаан тулсын иргэд тэдний хийсэн үйлсийг үргэлж санаж яваасай гэж би хүсэж байна гэлээ. Тэгээд Мельвин Жижи нарыг тусгай шагналаар шагнасан юм. Агуй аралд дахин нэг баяр эхэлж байна. Охид хөвгүүдээ бусдад туслах, хайр энерлийг үзүүлэх тухай ярих биш, бодитоор хийж амьдралд хэрэгжүүлэх нь чухал юм. Хүмүүст хайр энерлийг үзүүлснээр тусгай тэмдгээр шагнагдах хэрэгцээгүй. Бусдад тусалж жинхэнэ хайр энерлийг үзүүлдэг хүмүүст агуу шагналууд байдаг.